Бүгдэнд нь өглөө өдөр арай мэндийг хүргэе. Өнөөдөр та нарт 2007 онд болсон нэг ачаа иргэн талаар ярих болно. За ингээ олон юмшаа давхар шууд хэдүүлээ. Хэрэг рүү харцгаая. Уг хэрэг нь Итали улсын Франц болон Швейцарт ойрхон хэлэлдэг Аста гэдэг нэртэй маш жижиг хотод болж өнгөрсөн. Марко гэдэг 30 настай Итали залуу энэ хотод эцэг эхтэйгээ хамт амьдардаг. Тэрний аав нь маш олон жилийн туршид гараж руугаа хэнийг ч оруулаагүй үргэлж түлхүүрээ ганцаараа авч явдаг. Тэрийг нь Марко нэлийн удаан хугацаанд жоохон сэжгэлдэг байсан. Ингээд нэг хагасаа өдөр түүний ээж аав хоёр нь гэртээ байхгүй агуур тэр гаражны хаалгыг онгойлж үзэхээр шийдээд маш удаан ноцолддог. Ингээд арайгч дотор нь орсон чинь нэг болонд нь хөргөгч байрлуулсан байгааг хараад нэлийн гайхаад энэ хөргөгчинд юу хийж байгаа юм болоо гэж бодоод онгойлгоод үзтэл дотроос нь даавн дороос нь цогцос залуугийн өөдөө сунаад ирдэг. Залуу айснасаа болоод цагдаагийн газар руу шууд залгаад манай гэрийн хөргөчнөөс цогцос гараад ирлээ. Та нар хурдан ирж шалгаж өгөөч гэд хэлдэг. Ингээд цагдаа нар ирээд тухайн цогцыг нээгээд үзтэл энэ дуудлага ирсэн Маркогийн өвөө болох Олмо Севери гэх хүн байсан. Олмо Севери гэдэг хүн амьдралынхаа сүүлийн жилүүдэд 86 нас орчимдоо хор тавдар болон Альцгеймер өвчнөөр хүнд өвдөд ингээ хүний асархан халамжлаганд орсон. Түүнийг асардаг байсан гол хүн түүний хүү болох Гаэтано. Уг Гаэтано гэдэг хүн Маркогийн аав гэсэн үг. За хэдүүлээ энэ Гаэтаногийн талаар ярьцгаая. Гаэтано Северийн 63 настай эхнэр хүү хоёрын хамтаар энэ Италийн Авста гэдэг жижигхэн хотод амьдардаг. 1990 оноос өмнө технологийн жижигхэн компанитай орлого сайтай байсан. Тийм учраас Авста хотын баян хүмүүс амьдардаг газар өөрөө том Авста байсан мэлээ. За ингээ 90 онд эдийн засгийн хүчтэй хямрал Италид явагдсанаас болоод Гаэтано өөртөө байсан бүх зүйлээ алдсан. Дээрээс нь таньж мэддэг хамт ажилладаг байсан хүмүүс нь ойлгоцсноос болоод өөрхөн бүх хөрөнгөө алдсан байна. Ингээд банк нь 250 сая лирийн хүртээ үлдсэн өөртөө байсан хаус бүх юмаа зарсан. Ингээ хотын ядуучууд амьдардаг жижигхэн газар жижигхэн байр худалдаж аваад тэндээ өөрхөн хөгшин аав эхнэр Адриана хүү Маркотойгоо нүгэд очдог. Хүү эхнэр хоёр нь байнга ажил хийгээд өрөөдлөгийн тулд хичээж исэн бол харин Гаэтано ажил олж чадахгүй байсан. Яагаад гэвэл Гаэтано тийм ч залуу хүн байгаагүй учраас ажил олоход тийм амархан биш. Иймээс хөгшин өвчтэй аавыгаа гэртээ асраад тэтгэврийнхэн мөнгийг аваад амьдардаг болсон байгаа. За одоо хэдүүлээ Олмо Севери өвгөний үхлийн талаар ярьцгаая. 2000 оны 2 сарын 1 өглөө Олмо өвөө хүү Гаэтанотойгоо гэртээ хойлох намд байжсэн. Гаэтано хүн өглөөнийхэн цаг уулгачаад өрөөнд нь оруулаад аавыгаа буудан дээр нь суулгаад орхисон. Хэсэг хугацааны дараа ирээд харсан чинь аав нь ерөөсөө хөдлөхгүй амьсгал нь нэлээд сул байгаа Гаэтано хараад санаан зовоод хоёр гарн дээрээ тэрвэрж өргөөд орон дээр нь суулгатал аав нь сүүлийнхээ амьсгааг авж байгааг Гаэтано сонсдог. Ингээд Олмо өвгөн байгалахын жамсаар хүүгийнхээ гар дээр амнасаа алдсан. Үүнийг нь хараад Гаэтано айж сандраад маш их шоконд ороод гэхдээ тэр үед гэртээ ганцаараа байсан учраас туслах хинж байгаагүй. Өнгөрсний дараа Гаэтано сэтгэл санаагаар маш их унсан боловч хамгийн их айжсэн зүйл нь одоо эцгийнхээ тэтгэврийн 2500 еврог сар болгон авч чадахгүй бол би яаж амьдрна гэдэг айдас байсан. Ингээд бодож бодож аваад орой эхнэрээ эрэхт нь худлаа хэлгээр шийдсэн байгаа. Аавыгаа харсан чинь унтаад байгаа юм шиг санагдсан гинэ. Тэгэхээр нь буцаагаад оронд нь оруулаад хүнчлэгийг нөмрүүлээд цааш нь харуулад өрөөг нь хаагаад орхисон. Орой эхнэр нь ирээд аав юм би яасан гэдээ асуусан чинь өнөөдөр би нэлээд муу байсан. Би айсандаа Женова хотын клиник эмнэлэг рүү залгаад аавд ор загцсан. Одоо ингээд маргааш өглөө би аваад явна. Бичиг баримтыг нь явуулсан чи битгий санаа зов гэд ихнэртэй хэлсэн байгаа. Ингээд бүх зүйлийг зохицуулсан юм шиг жүжиглээд тэгээд Марко хүн ааваасаа тэгвэл би бас өвөг хамт эмнэлэг рүү авч явъя л да гэдгсэн чинь өө хэрэггүй чи явж ажиллаа хийгээрэй гэд ингээд хүүгээ артуулаагүй. За энэ өдрөөс эхлээд Марко 7 жилийн туршид аавыгаа амьд юм шиг жүжиглж хүн болгонд худлаа хэлж эхэлсэн. Гол шалтгаан нь гэвэл 2500 еврогийнхэн тэтгэврийг сар болгон авах. Хинч Олмо өвгнийг өгсөн гэдгийг мэдэх ёсгүй болж эхэлсэн. Яагаад гэхээр өвгөн нас барсан гэдгийг улсын байгууллага ямар нэгэн хүн мэдвэл тэтгэврийнхэн дансыг шууд хаах учраас. За ингээд гэр бүл бүх хүмүүс нь Олмо өвгнийг Женова гээд хотын том эмнэлэгт өвчнөө эмчилүүлэхээр явсан гэж итгэжсэн боловч яг үнэндээ ингээд өнгөрсөн байсан. За өвгөн өнгөрсний маргааш өдөр хүү Гаэтано гэрээсээ гараад хөргөгч худалдаж аваад гаражийнхаа нэг болонд байршуулад асуух 20 градусын хөөтөнд аавынхаа цогцыг даавгаар ороогоод тэр хөргөчн дотор 7 жилийн туршид үлдээсэн байгаа. Ингээд тэр гараажаа түгжээд хэрэнд ч төлхөөрийг нөхгүй өөрөө ч гэсэндээ хаяа ордог эхнэр хүүхдэд тийш ерөөсө ойртуулахгүй болсон.
Гаэтаногийн эхнэр Адриана хадам аав Олмодо маш сайн үргэлж санаанд зовдөг байсан юм лээ. Тэм болохоор сар болгон тэр Женова гээд хотын клиник том эмнэлэг рүү юм бэлдээд, эм тариа, солих хувцас хөгшүүн тэрэгтэй хэрэглүүдийг бэлдээд нөхөртөө тэрийг өгөөд чи шуудангаар тэр эмнэлэг рүү явуулчих гээд өгдөг байсан гэсэн. Гаэтано болохоор тэрийг нь гэрээсээ авч гараад зүгээр л хайчдаг. Яг үгэл тэр эмнэлэг рүү явуулж болохгүй учраас за 7 жилийн туршид ийм байдалтай явсан. Хэдүүлээ харин яаж данснаас нь төгрийнх нь мөнгийг хүүн авч болж исэн гэрээ 1997 онд Олмо өвгөн хүү Гаэтаногоо дагуулад Натрот руу очиод өөрийнх нь тэтгэврийн данснаас мөнгийг нь авч болно гэсэн итгэмжлэх бичиг хийгээд өгсөн юм байлээ. Монголд өвөө эмнэр хөгшөрхөөрөө бүх юмаа санаал ингээл айгуу тэнхээтэй ач зээгээ хараад хүний асаргаа суулганд баг ордоггүй штэ. Харин Италид бол хүмүүс ир гардаг баг 100 хүрэх нь энгийн үзэгдэл байдаг учраас ихэнх тохиолдолд тэрэгэн дээр суугаа ой санамжаа алдах хүчнэр өвддөг. Тийм болохоор хүүхдүүд нь хөвчлэн Нотродоор энэ бичгийг хийлгээд ээж ааваа дааснаас тэтгэврийг нь авдсан байлээ. Энэ бол Италид юу энгийн үзэгдэл. Алма өвгний цогцос олдсноос хойшоо цагдаа нар Гаэтаног шалгаад аавынхаа тэтгэврийн мөнгийг авч исэн улсыг залилж исэн, цогцыг нь нуусан, бүх хүмүүст худлаа хэлсэн гэд хэргийг бүгдэн шалгаж эхэлсэн. Хамгийн ихний с ิจ гтэй зүйл бол Гаэтано Олмо буюу эцгийнхээ амь насыг санаатаагаар хороосон байж магадгүй гэдгийг шалгах хэрэгтэй болсон юм билээ. Ингээд өвгөний цогцыг задлан шинжилгээнд оруулаад бүгднийг шинжилээд үзсэн чинь гадны нөлөө ерөөсөй байгаагүй. Тийм учраас Гаэтаног аавынхаа амь насыг хороогоогүй гэж үзсэн. Өөрөө Гаэтано ч гэсэндээ өмгөөлөгчөөрөө дамжуулаад хэлэхдээ би өөрийнхөө аавыг олон жил өвчтөй байхад нас ирсэн. Би тийм муухай хүн биш ээ. Миний аав миний гар дээр сүүлийнхээ амьсгалыг хураасан шүү гэд ингээд хэлсэн юм бэлээ. За үүний дараа шүүх хурлын товлогдоод шүүх хурлаар Гаэтаног улсын байгууллагыг санаатаагаар залилсан гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгээд 4 жилийн ял оноос юм бэлээ. Ингээд 4 жил хоригдсон. Үүний харин дараагаар Итали улсын улсын тэтгэвэр олгодог хоёр томоохон байгууллага байдаг. Нэг нь Импс, нөгөөх нь Инэл гээд. Энэ хоёр байгууллагт нийтдээ 2777 еврог буцааж олгох ёстой гэсэн юм мөнгөн шийтгэл оноос юм байна. Цагдаа нар мэдээж хэрэг ганцхан Гаэтано энэ нэрэгт холбоогүй байх гэж сэжиглээд Марко болон түүний эхнэр Адриано нарыг сэжиглэж эхэлсэн. Гэхдээ Гаэтано энэ хоёр хүн ямар ч хамааралгүй би ганцаараа энэ бүх зүйлийг хийсэн шүү гэдгээ нотолж харуулсан юм бэлээ. Үүнээс гадна энэ шүүх хурлаас өмнө Гаэтано Италийн хамгийн том нэг сайтад бүрэн хэмжээний ярилцлага өгөөд тэр нь баг ингээ 2-3 удаа би тэндээс бүх материалаа орчуулсан. Энэ ярилцлагынхаа үеэр өөрөө ингэж хэлсэн байна. Би та нарт хэлье. За би 7 жилийн туршид маш их стресс, зовлон шаналл донд өөрийгөө хараад зүхэж амьдсан. Хайртай хүмүүсээс уучлалт гуймаарана. Би үнэхээр муухай зүйл хийсэн. Энэ зүйлийг хийсэн шалтгаан бол мөнгө байсан. Яг тэгвэл би өөрөө төлмөр байсан. Энэ зөвхөн мөнгнөөс л боллоо гэж өөрөө хэлсэн байлээ. Тэгээд дээрээс нь өөрөө хэлэхдээ би одоо хор тавтартай энэ их стресс, зовлон шаналл намайг ингээд одоо баг багаар ингээд алж гин. Надад амьдрах удаан хугацаа үлдээгүй. Энэ нь баг надад дээр юм шиг санагдаж байна гэдгийг хэлсэн юм бэлээ. Тэгээд дээрээс нь шүүх хурлын үеэр миний бодлоор Гаэтаногийн өмгөөлөгч нь энэ үйлчлүүлэгчийн биеийн байдлыг харгалзаж үзээч гэж шүүхээс хүссний дагуу миний бодлоор 4 жилийн ял оноос юм шиг санагдсан. Яг гэвэл Италид бас ер нь хууль нэлийн чанга цагдаа шүүхэл нэлийн бас хүчтэй. Тэгээд эрүүгийн хэрэг үүсгээд ийм их хэмжээний нөлөөвөр хийсэн хүнийг 4 жилээр ялна гэдэг үл ерөнхийдөө надад бас жоохон бага ял юм шиг санагдсан. Миний бодлоор энэ хэрэгээс хамгийн өрөвдөлтөө хүн бол Марко юм шиг санагдсан. Гаэтаногийн хүн Марко яг тэгвэл өвөөгөө 7 жилийн туршид гэртээ эдгрээд ирнэ гэж итгэдэг байсан юм бэлээ. Нэг л өдөр гинт өвөөгөө хөргөчнөөс цогцыг олно гэдэг бол ямар ч хүнд амар хүнд трама, карма хязгаарч хаалгаа андуурдгүй гэдэг үг байдаг. Энэ бол яг л энэ Гаэтано гээд залууд тохирсон үг байлаа. Яг гэхээр нас барсан аавынхаа цогцыг хасах 20 градус 7 жилийн турш нуугаад гэрээхэндээ хотлоо айлаа. Тэр их мөнгийг заллаад эцэст нь яг юу хааж үтэ өөрөө хүнд өвчтөй боллоо. Буцаагаад маш их хэмжээний өрөнд орчлоо. Гэр бүлийнхнийгээ гомдоолоо. Яар шийтгэл авлаа. Юу ч өөрчлөгдөө. Тэр тусмаа бүр доортцсон. Тэм болохоор анханасаа аавыгаа нас барахад энэ Гаэтано бүх хүнд үннээ хэлээд ажил хийгээд багахан хэмжээний тэтгэвэр аваад тэрнгээрээ өөр төлбөрөө төлөөд амьдарч болох байсан. Тэгээд эцэст нь ийм муухай зүйл хийгээд дараа нь
ийм хэцүү байдалд орж ийн гэж бол би батсан. За тэгээ энэ удаагийн дугаар маань өндөрлж ийн. Дараагийнхаа дугаараар хэдүүлээ илүү том сонирхолтой хэргийн талаар ярих болно. Өнөөдөр би нэлийн товчхон ярьлаа. Тэгээд лайк, шеэр, комент битгий мартаарай guys. Тэгээд дараагийн дугаараар хэдүүлээ уулзцгаая.